улс нэгдсэн үндэсний байгууллагад хууль ёсны байр суурин эзэлжээ. Энэ нь 40 жил тус гардагтан хөгжсөн Монгол улс түмнийх тайван эрх чөлөө нийгмийн дэвшилийн үеэст жинтэй хувь нэмэр оруулсны баталгаа болсон юм. Хүндэт төлөөлөгчдөө бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар түүний ард түмний өмнөөс бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болгохыг дэмжсэн улс орны төлөөлөгчд нэн ялангуяа манай улсын хууль ёсны эрхийг өргөлж тууштай дэмжиж ирсэн зөвлөл толгойт ба бусад улсуудын төлөөлөгчд талархлаа дэвшүүлэхэд би өнөнхөө баяртай байна. 1945 оны 2 дугаар сарын 4-өөс 11-ний өдрүүдэд Зөвлөлт толгойт улсын Яалтад холбоотон 3 их гүрний удирдагчдын уулзалт болсон. Энэ уулзалтаар яригдсан нэг гол асуудал бол Европ дахь дайн дуусны дараа Азид Японы дөрөнгөлөгчдийн эсрэг явуулах дайны тухай асуудал яригдж. За тэгээ Европ дахь дайн дууснаас 3-4 сарын дараа Зөвлөлт толгойт улс тодорхой нөхцөлтэйгээр Японы эсрэг дайнд оролцохоор шийдвэрлсэн. За энэ нөхцөлийн нэг нь бол бүгд найрамдах Монгол ард улсын статус квог их гүрнүүд хүлээн зөвшөөрөх асуудал байсан юм а. За 1945 оны 5 дугаар сард Европ дахь дайн дуусаж 5 дугаар сарын 9-нд Улаан талбайд Ялтын их баярыг тэмдэглэсний дараагаас Зөвлөлт толгойт улсын хувьд бол Японы эсрэг дайнд орох бэлтгэлээ хийж Европоос маш их хэмжээний цэрэг зэвсэг техникийг бол алт орнодод болж шилжүүлэн татсан. За түүний зэрэгцээгээр алт орнын цэргийн ерөнхий командлыг байгуулж командлагчаар нь бол маршал Васильевскийг томилсон. Өрн Монголыг чөлөөлөх дайн тийм ээ 45 оны. Энэ дайн болвол хоёр том өв ухааныг бол дотор шингээжээ гэж харж болно. Нэгдүгээрт юу гэхээр зэрэг монголчуудын өөрсдийн 5 тусгаар нэгдэхүү гэж юм том ойлголт байдаг. Энэ 5 тусгаар нэгдэхүүн нэг нь юу? Одоо орон зайн тусгаар нэгдэхүү гэж. Энэ хуучин их Монгол улсын үед байсан энэ орон зайн тусгаар байдлаа ирнэ өнөөдөр дахиж тэрийг яаж сэргээх үү гэдэг ийм өнгө аясыг одоо эрэлхийлжсэн тухайн үеийн удирдагч нар одоо Өрн Монголыг чөлөөлөх энэ дайнд бол шийдвэр гаргаж оролцсон байдгаа гэж ойлгож байна. За үүний зэрэгцээгээр 1945 оны 6 сарын 30-наас эхлээд Москвад бол Зөвлөлт толгойт улс Хятадын хооронд байгуулах найрамдал холбооны тухай хилцээг эхэлж явагдажсэн. За энэ хилцээний яригдсан нэг гол асуудал бол бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудал. Тэгэхээр зөвлөлтийн удирдагчид бол одоо энэ хилцээрээр бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг Хятадын удирдагчдаар хүлээн зөвшөөрүүлэх ийм хатуу байр суурин дээр л зогсож байсан. Харин Хятадын удирдагчид талын одоо байр суурь болохоор бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг үгүйсгэж ерөөсөө өөрийн дунд эрзгийн улсын бүрэлдэхүүн нэг хэсэг гэсэн ийм байр суурин дээр бас хатуу зогсож байсан. Хоёр тал ийхүү зөвшөлтсөд хүрч чадлагүй Москва хотноо болсон хилэлцээр мухардалд орж ихээхэн сунж ирж байлаа. Энэ үед буюу 1945 оны 7 дугаар сарын эхээр бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд маршал Чой болсон зөвлөлтийн удирдагчтай төрийн айлчлал хийсэн юм. Тэгэхээр 1945 оны 7 дугаар сарын 9-нд маршал Чой болсон эх орондоо эргэж ирсний дараа энэ Москвад хийсэн айлчлалын үр дүнг одоо намцгийн удирдагчдад танилцуулж бүгд найрамдах Монгол ард улс Японы эсрэг дайнд орох болсон тухайгаа мэдэгдэж за тэгээ энэ дайны бэлтгэл за ерөөсөө бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулах хүлээн зөвшөөрүүлэх энэ ажилд бол
шуурхайлан олсон байна. За ингээд 1945 оны 8 дугаар сарын 10-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурл болсон. За энэ хурлаас бол Бүгд найрамдах Монгол Ард улс Японд дайн зарлах ийм шийдвэр гаргаж дайн зарласан тухай тунхаг бичгийг бол батлан гаргасан. Зөвлөлт холбоот улстай харилцсан туслах үүргээ биелүүлэх, тусгаар тогтнолын тэмцлээ туйлд нь хүргэх, мөн нийтийн дайсныг дарж дэлхийд энх тайвныг авчрах тул энэ дайнд нэгдлээ гэжээ. За энэ дээр яг монголчуудын одоо түүхэнд байгаа том өв ухаануудын нэг бол 35 эрдэм гэж ойлголт байдаг. Энэ 35 эрдэм дотроос тэсэж магад гарах эрдэм гэж том эрдэмийг энд хэрэгжилжээ гэж өнөөдөр бол бас хардаг. Энэ юу гэхээр зэрэг альва зүйл болоход түүнийг тэр зүйлийг ухтаж одоо мэднэ. Одоо ухтаж тооцоолох юм шүү дээ. Ухтаж мэдээ. За энэ дайн тулаанд орох. Бид нар зайлшгүй одоо улс төрийн болон геополитикийн нөхцөлд орчлоо. За одоо үнийг ингэж цааш нь авч явж бид нар яг нь өөрсдийнхөө тусгаар 5 тусгаар нэгтгэхүйгээ хангах юм байна. Дахиад дээрэс нь яг нь орон зайн тусгаар нэгтгэхүйгээ илүү баттай болгохын тулд өөр монголчуудаа чөлөөлё гэдэг энэ бүх юмсыг тооцоолж одоо эхний ээлжид тооцоолсон гэсэн үг. За хэдийгээр энэ тунхаглалд энэ гурван үндсийг заасан боловч Бүгд найрамдах Монгол Ард улсад энэ чөлөөлөх дайнд оролцохдоо улс төр цэргийн маш олон давхар бодлогыг бол баримталсан. За дээр дурдсан одоо гурван зорилтоос гадна 1930-ад оны ихээр зүүнтний одоо алдаа завхарлын үед эх орноосоо дөрвөж өвөр Монголын нутагт орсон одоо ард иргэдээ буцааж нүүлгэж авчрах. За өвөр Монголыг бас чөлөөлж Японы дэрэмгээлэгтээс чөлөөлж өөрдөө нэгтгэх 1930-40-од онд эх орныхоо даалгавраар хөлбөмбөр өвөр Монголд тагнуулын үүрэг гүйтгэж яваад сургаггүй болсон одоо эх орончдоо олж илрүүлэх, хувь заяагийн тодруулах. За түүнчлэн одоо Бүгд найрамдах Монгол Ард улсын эсрэг тагнуул туршуулын үйл ажиллагаа явуулж исэн энэ улсуудыг, энэ байгууллагуудыг бас илрүүлж устгах зэрэг одоо эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалах, баталгаажуулахад чиглэсэн энэ олон талын бодлоготойгоор энэ чөлөөлөх дайнд оролцсон. Тухайлбал төлөөлөгч лам жав лам сүрнаар өвөр Монгол болон хөлбөмбөрт ажиллажээ. Тэдний гол үүрэг бол чөлөөлөгдсөн газрын засаг захиргааг сэргээн байгуулах, амар амгалан тогтоох. Чөлөөлөгдсөн нутгаас Монгол зөвлөлтийн айрмын агт тунлаг болон хүнсийг базаан хүргэх. Чөлөөлөгдсөн нутгийн аюулгүй байдлыг хамгаалан үлдэж хоцорсон Японы тагнуулуудыг илрүүлэх зэрэг үүргийг хүлээж байсан юм. Монголын ард түмэн маань өөрснөө энэ дайнд хэрхэн оролцох юм бэ гэж маш олныг бол 13-4 мянгаыг бол энэ дайн тулаанд бол өөрхөн оролцуулсан байдаг ч тийм. Энд одоо өөрснийхөө одоо цэрэг зэвсэг, цэрэг эрсчүүдээ, цэрэг одоо армиа бол өөрт байгаа боломжоор бүрдүүлсэн байгаа. Чөлөөлөх дайнд оролцсон хоёр дахь том бүрэлдэхүүн бол Монгол Ардын хувьсгал цэргийн байлдааны анги салбарууд. За Монгол Ардын хувьсгал цэргийн байлдааны анги салбарууд бол үндсэндээ Сүхбаатар аймгийн нутаг Даргангаас Долнуурын чиглэлд, за Дорногой аймгийн нутаг Замын үүдээс Чуул таалганы чиглэлд ийм хоёр чиглэлд бол байлдааны үүрэг гүйтгэсэн. Тэгэхээр Монгол Ардын хувьсгал цэргийн 5, 6, 7, 8 дугаар морд твид, холбооны тусгай хороо, 19 дугаар морд хороо зэрэг анги салбарууд бол энэ Даргангаас Долнуурын чиглэлд их байлдааны үүргийг гүйтгэсэн. 7 дугаар Хуягт баригад танкийн 3 дугаар хороо, за Сайн дурын морд өтрөө зэрэг анги салбарууд бол Замын үүдээс Долнуурын чиглэлд бол байлдааны үүрэг гүйтгэсэн. Ингээд Монгол Ардын хувьсгал цэргээс бол нийтдээ бол нэг 19,900 бараг 20,000 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Ардын хувьсгал цэргийн хээрийн штабын удирдлагын дор бараг 20,000 зэргийн бүрэлдэхүүнтэй ийм үуч зөвлөлтийн улаан армийн хамтаар энэ байлдааны үүрэг гүйтгэсэн. Энэ дайнд Монгол цэргийн армиас гадна өөрийгөө хамгаалах морьт отряд 1100 орчим бие бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Мөн түүнчлэн хилийн цэргийн отряд ч өндөр үүрэгтэй оролцжээ. Нийт 2100 орчим хүний бүрэлдэхүүнтэй отряд Дорнод аймгаас Дорногов аймгийн Солин гэхээр хүртэлх өргөн уудам нутагт хилийн цаана гарч байлдааны тусгай үүрэг гүйцэтгсэн юм. За энэ одоо хилийн цэргийн отрядуудын гол үүрэг бол
чөлөөлөгдсөн нутагт инх хамгаалан байдал тогтоох. За мөн дээр хэлсэн Японы хорлон сүйтгэгч тагнуул туршуулуудыг олж илрүүлэх ийм үүрэгтэй бол байсан. Монгол Ардын хувьсгал цэргүүд бол зөвлөлтийн улаан армийн генерал Пилевийн ерөнхий командлын дор Монгол зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг гэсэн ийм нэртэйгээр зөвлөлтийн улаан аримтай мөр зэрэгцэн тулдаанд орсныг бол онцлон тэмдэглэхэн зүйтэй. 1945 оны 8 дугаар сарын 9-ний өглөө үүрээр 4 цагийн үед эх орныхоо хөлийг давж байлдааны ажиллагаанд бол орж эхэлсэн. Даргангаас Долон нуур хүртэлх байлдаан газар орон болон байгалийн маш хүнд бэрх нөхцөлд болж байсан. 35-аас 38 хэм хүртэлх Агийн халуун өргөнөөрөө 70 км, утаараа 100 км үргэлжилсэн элсэн манхнуудыг туулах, ундны усгүй хэдэн хоногоор явах зэрэг нь цэрэг дайчдыг үнэхээр туйлд болж байлаа. Цэрэг дайны техник хэрэгсэл одоогийн Монголын хилээс гараад говийн их элс, за хянганы нуруу тий энийг даван туулахад энэ техникийн энэ автоматжуулсан анги бол яалчгүй хүчин мөхөст зогсож ирсэн байна. Тэгэхээр зэрэг үүнийг цааш нь явуулахын тулд монголчуудын дээр ахуйн 10 түгээмлийн нэг буюу нүүхүүгээс сэрхүүд олсон мал гэдэг ойлголт буюу тухайн үеийн акт морд амбан шар тий атан тэмээдийг бол энэ техник хэрэгслийг уршин өр Монголыг чөлөөлөх дайнд цааш нь ингэж хүргэхэд маш том механизмын үргийг гүйцэтгэж ирсэн байдаг. За энэ бол яалтчгүй монголчуудын өв хаанаас гаргаж ирсэн том ойлголт мөн. За Даргангаас Долон нуурын чиглэлд давшсан анги салбарууд бол 1945 оны 8 дугаар сарын 9-ний өглөө давшилтанд ороод 8 сарын 12-ноос эхлээд бас давшилтаа эрчимжүүлж, за тэгээд 8 дугаар сарын 16 гэхэд бол Долон нуурыг бол чөлөөлж Долон нуур хотод бол очсон. Монгол Ардын хувьсгалт цэргийн 5-7 дугаар дивиз зөвлөлтийн цэрэгтэй хамт 8 дугаар сарын 17-нд Финийн хот, 20-нд Санчикоугийн районыг, 21-нд Луньхуа хотыг чөлөөлжээ. 8 дугаар сарын 19-нд Монгол Ардын хувьсгалт цэргийн 7-8 дугаар дивиз зөвлөлтийн армийн ангиудын хамт Жихэ хотод орлоо. 8 дугаар сарын 20-нд Жихэд байсан Японы цэргийн гарнизон Монгол зөвлөлтийн группийн командлалд зэвсгээ хураалган бууж өгчээ. Энд Япон Манжигогийн 8000 гаруй цэрэг офицер, 9126 винтов, 123 пулемет, 15 миномет, 6 их буу, 3 хөнгөн танк, 300 автомашин, зэвсэг хэрэгслийн 42 агуулгыг олцолжээ. Монгол зөвлөлтийн хамтарсан группийн командлын тушаалаар Монгол Ардын хувьсгалт цэргийн 6 дугаар дивиз 8 дугаар сарын 21-ний өглөө Анзиатуйн хотыг дайран авчээ. 6 дугаар дивиз давшилтаа үргэлжлүүлсээр бүгд найрамдах Монгол Ард улсын хилээс 1010 км алсалсан Губейков хотын районд хүрч Монгол Ардын хувьсгалт цэргийн 5 дугаар морьт дивизтэй нийлжээ. Техникийн анги салбаруудаас хоцорж эхэлсэн, бензин шатхуун нь тасалдсан энэ нөхцөл байдлаас эхлээд завсар хотоос эхлээд бол Монгол Ардын хувьсгалт цэргийн 7 дугаар хоёрт дивизийн Хурандаан Янтайсрангийн командсан 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэн давших ийм отрядыг бол тусгайлан байгуулж, энэ отряд бол эрчимтэй давшилтанд орсон. Энэ дайны хамгийн хүнд тулаан Чуулалт хаалгаас Жихэ хотод очих явцад боллоо. Бүгд найрамдах Монгол Ард улсын хилээс 560 км хол оршдог Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халахалсан Японы цэргийн чухал түшиц газар байлдааны Батбэх бэхлэлт бүхий район байлаа. Энд Япончууд 1935-аас 1940 онд 40 мянган хятад иргэнийг дайчлан ажилуулж 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулеметийн галын цэг байрлуулснаас гадна тухайн цагта сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон газар доогуур харилцах суваг, орон сууц, агуулгын олон барилга байгууламжтай байжээ. Япончууд энэ бэхлэлтээ давагдашгүй цайз гэж үзэж байлаа.
Энд цэргүүд маань Япончуудын өнгөлн далдалтанд өртөж тооцоолоогүй их хохирол амссан цус тул ам болсон юм. Дугаар сарын 19-ноос эхлээд маш ширүүн усархаг бороо орж исэн. Энэ бороо бол одоо манай даачдыг байлдааны ажиллагаа бол явуулахад маш хүндрэлтэй байсан. Тэгээд тэр хоригдлтын байгууламжийг тойруулаад хойгуур нь одоо ингээд олон километр ийм шуудууг бол ухцсан байсан. Тэр нь усаар дүүрсэн. Тэгээд тэр усаар дүүрсэн тэр хоригдлтын шуудууг давж гарч ий цаашаа давшилтанд орох ийм нөхцөл байдалтай. Тэгээд тэр усаар дүүрсэн хоригдлтын шуудууг бол давж гарахад бол маш хүндрэлтэй байсан. Гисэн хэдий ч одоо Монгол зөвлөлтийн зэргүүд бол одоо маш сургуу тэмцлийн үр дүнд энэ хоригдлтын шуудууг давж цаашаа давшилтанд орсон байгаа. За тэгээд одоо энэ 3 өдрийн давшилтын одоо үр дүн бол Монгол зөвлөлтийн ялалтаар төгсөж энэ байлдаанд бол Монгол Ардын хувьсгал зэргээс бол 9 эрэлхийг даачна тэр Данчхүүгийн давааны тулдаанд ам үргэлжсэн. Тэгээд 8 дугаар сарын 21-ээс эхлээд Монгол Ардын хувьсгал зэргийн одоо 7 дугаар дивиз бол одоо Жанчхүүгийн даваад урд нь бол байрласнаар энэ Жанчхүүгийн давааны тулдаан бол дууссан. 1945 оны 8 дугаар сарын 20 гэхэд үндсэндээ байлдааны ажиллагаа дуусгар болж цэргүүд Жэхэ болон Гүбэго хотуудыг эзэлж тэндээ байрлан хотыг хамгаалалтанд авлаа. Зарим анги нэгтгэлүүд буцах бэлтгэлээ базааж эхэлсэн юм. За энэ чөлөөлөх тайнд миний дээр дурдсан Монгол Ардын хувьсгал зэргийн байлдааны анги салбаруудаас гадна Монгол Ардын хувьсгал зэргээс бол имлэгийн хурандаа дугар дарахтай имлэгийнхэн оролцсон. За энэ манай имлэгийнхэн бол энэ Японы эсрэг дайнд оролцсон Монгол зөвлөлтийн айрамд имлэгийн тусламж үзүүлэхээс гадна чөлөөлөгдсөн нутгийн ард түмэнд бас имлэгийн тусламж үзүүлэх үйлчилгээ үзүүлэхийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг бас явуулж исэн. За нийтдээ нэг одоо 4,000 орчим Монгол болон хятад иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэсэн ийм бол мэдээ байдаг. Ер нь бол одоо энэ чөлөөлөх дайны нэг онцлог нь бол манай эрчүүдээс гадна эмэгтэйчүүд бас их олноороо орцныг би бас онцлон тэмдэглэмээр байна. Монгол Ардын хувьсгал зэргийн дууд хансны ансамблийн дуучид, бүжигчид, хөгжимчин эмэгтэйчүүд, Монгол Ардын хувьсгал зэргийн эмнэлгийн албаны одоо совилогч, сестра эмэгтэйчүүд гэдэг бас энэ манай эмэгтэйчүүд энэ дайнд бас эрчүүдтэйг мөр зэрэгцэн тулдаж баатарлаг гавьяа явуулсныг бас энэ дашранд онцлон тэмдэглэмээр байна. 1945 оны 9-р сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд Монгол Ардын хувьсгалт цэргээс алагдсан сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 594 мянган хүн олзлогдсноос Монгол Ардын хувьсгалт цэргийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн 2 дугаар дайн дууслаа. Бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд маршал Чо болсон бол 1945 оны 9-р сарын 1-2-ны үеэр бол энэ өвөр Монголд очиж энэ чөлөөлөх дайнд оролцсон анги салбаруудаараа орж ялалтын баяр хүргэж байлдааны туг гардуулсан байгаа. За бүгд найрамдах Монгол Ард улс бол 1945 оны 9-р сарын 3-нд бол ялалтын баярыг маш өргөн хэмжээнд тэмдэглэсэн. Улаанбаатар хотод бол одоо ард түмний ялалтын баярыг маш өргөн цэнгүүн болсон. Өдөр нь одоо цуглаан болоод оройн цэнгүүн болсон. Ард түмэн бол энэ ялалтын баярыг ялалтад одоо байгуулсан Монгол зөвлөлтийн ард түмэн зөвлөлтийн айрам удирдлагад бол халуун баярыг хүргэсэн юм цахилгаан утас баярын илгээлтийг бол тасралтгүй эрүүлж байсан байгаа. За түүний зэрэгцээгээр чөлөөлөгдсөн нутагт байрлаж байсан Монгол Ардын хувьсгал цэргийн анги салбаруудад бас энэ ялалтын баярд зориулсан баярын парад цуглаан болж маршал Ча болсон. За Монгол Ардын хувьсгал цэргийн хээрийн штабыг удирдах байсан генерал Хавгсар нар оролцож халуун баяр хүргэж байлдааны улаан туг гардуулж ингэж ёсолж байсан. Чөлөөлөх дайн эхэлж Монгол зөвлөлтийн айрам өвөр Монгол хөлөн бөөрийн нутагт орсноос эхлээд өвөр Монголд бол үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх бүгд найрамдах Монгол Ард улсдаа нэгдэн нийлэхийн төлөөх маш том тэмцэл хөдөлгөөн
өрнсөн энэ бол одоо Монгол үндэстний дүүхэнд, монголчуудын дүүхэнд өрнсөн хамгийн сүүлчийн одоо энэ нэгдэн нийлхийн төлөө, нэгдсэн Монгол улсаа байгуулахын төлөө их эзэн Чингис хааныхаа байгуулсан тэр их төрийг дахин байгуулахын төлөөх ийм үзэгдэл бол гэж хэлж болно. За харамсалтай нь 1945 оны 8 дугаар сарын 14-нд бол Москвад явагдажсэн Зөвлөлт толгойд улс ба Хятадын хооронд холбоо найрамд байгуулах тухай энэ хилцээ дуусаж энэ гэрээнд бол гарын үсэг зурсан. За хоёр тал гэрээнд гарын үсэг зурсны дараа Зөвлөлт толгойд улс Дундад иргэн улсын гадаад явдлын яамдын хооронд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар бол нот бичиг солилцсон байгаа. За Дундад иргэн улсын гадаад явдлын яамнаас ирүүлсэн нот бичигт Дундад иргэн улс одоо Монголын ард түмэн өөртөөхөө тусгаар тогтнолыг одоо санд дураалтаараа хүлээн зөвшөөрөх юм бол одоогийн байгаа хэлээр нь энэ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдгээ бол мэдэгдсэн. За Зөвлөлт толгойд улсын гадаад явдлын яамнаас гаргасан нотод бол Зөвлөлт толгойд улсын засгийн газар бол бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүртийн байдал тусгаар тогтнолыг одоо хүндхэн үзнэ гэдгээ бол мэдэгдсэн. За тэгэхээр зэрэг 45 оны эхэнд бол Америкийн нэгдсэн улс, Англи зэрэг, Орос гэх мэт одоо ийм барууны орнууд бол энэ Монголын одоо нөхцөл байдлыг хэрхэн авах юм бэ гэдэг дээр хоёр хөрштэй бол нэлээд тийм олон зүйлийг бол ярьж уулзалтуудыг хийжсэний нэг нь бол яг энэ 45 оны энэ чөлөөлөх дайны ард дээр бүх нийтийн санал асуулгыг явуулаа. Энэ санал асуулгыг явуулж байж одоо яах нь дэлхийд дахинд Монголыг тусгаар улс гэдэг юм гээд бол бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийн том арга юм аа гэдгийг бол санал болгож ирсэн байдаг. Тодорхой хэсгийг эсэргүүцсэн. Энэ дээр тулгуур дараагийн юм явагдах хэрэгтэй байсан ийм тооцоолол байж санал асуулгууд бүгдээрээ оролцоод тэг бүгдээрээ 100% яах нь бид нар бол тусгаар болсон. Бид нар өмнө тусгаар байсан. Энэ тусгаарыг бид нар бол хүлээн зөвшөөрч байгаа. Энийг бид цааш хадгалнаа гэдэг нэгээр бүгдээрээ 100% саналыг нэгэн өдрийн дотор бүгдээр их орон даяар өгчихсөн байдаг. Энэ дээр нь өртөө дамнуулж маш богино хугацаанд мэдээллийг хэрхэн түгээх үү, мэдээллийг хэрхэн цуглуулах үү гэдэг энэ арга техник бол энэ Монгол ухаанд хэрэгжилчихсэн байгаад байгаа шүү дээ. Үүнийхээ үр дүнд дэлхийд дахинд яхан Монгол улс 1945 оны 10 сарын 20-ны өдрийн явуулсан бүх нийтийн санал асуулгаараа дэлхийд дахинд тунхаглаж чадаад за ингээд үүнийг хоёр хөрш рүү гойх нь албан нот бичгээр энийг хүргээд ингээд явсан байдгаа. Тэгээ энэний дараа 46 оны 1 сард Хятад улс Дундад иргэн улс Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр бол чөлөөлөх таймнаар тавьсан зорилгоо бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар бол биелүүлсэн хамгийн гол зорилго бол өвөр Монголыг ард түмнийг чөлөөлөх ийм зорилго байсан. Энэ зорилгоо амжилттай биелүүлж өвөр Монголын ард түмнийг л Японы дөрвөлгөөлөгчдөөс бол бүрэн чөлөөлсөн. Дайны дараа явагдсан Монголын ард түмний тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал асуулгын үр дүнд Дундад иргэн улсын засгийн газар бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Энэ бол одоо манай тусгаар тогтнолын түүхэнд маш том үйл явдал. За тэгээд дайн дууссантай зэрэгцээд ер нь дайны дараахнаас бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар бол энэ эх орноо бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрт гишүүнээр илсүүлэхийн төлөө энэ тэмцлийг бол эхэлсэн. За тэгээ энэ тэмцэл 1962 онд ялалтанд хүрэж манай улс нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрт гишүүн болсон. Тэгэхээр энэ бүгд найрамдах Монгол ард улс энэ нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрт гишүүн болоход бас энэ чөлөөлөх дайнд оролцсон явдал бол тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бол хэлмээр байна. Энэ үйл явдал монголчууд бидний хувьд хамгийн эрхэм үнэт зүйл болох тусгаар тогтнолтой хамгаас илүү холбогдож байсныг мартах учиргүй. Цус урсаж хэл тогтов эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Маршал Хорлоогийн Чавлс